бид нар 25 оны одоо энэ жилийн төсвийг батлахтаа алдагдaltaа орж ирээд тэгээ алдагдaltaгүй болох гэдэг ингээд 20 орж ирээд тэрийг хүлээж аваад ингээд явсан. Тэгэхээр энэ эрсдлээ тооцож байгаа 1.3 их найд хэрвээ одоо 20 ороод ирвэл бас яах вэ гэдэг эрсдлийг ер нь тооцож байгаа юу гэдэг нэг асуулт байна. За хоёрдугаарт нь гадаад зээлийн ашиглалтаа бид нар сайжруулъя гэдэг. Одоо нэг 12-оос 13 их найдын зээлийн хэлцэр хийгдсэн ингээ хүлээгдэж байгаа ашиглаж чадахгүй гэдэг байгаа. Гадаад зээлийн одоо боломжууд байгаад байна. Гэтэл нэмэгдээд одоо нөгөө зээлийн хэлцэрүүд орж ирээд байна шүү дээ. Тэгэхээр энийг нөгөө зээлдүүлэгч тал нь адилхан байх юм бол энэ зээлийн зориултыг өөрчлөх талаар юм уу эсвэл одоо ашиглаж чадахгүйгээр тэр зээлийн ашиглах тал дээр ажиллаж болох уу болохгүй юу? Ер нь энэ жил хэдийн хэмжээний гадаад зээлийн санхүүжилт орж ирж байгаа вэ гэдэг. За 3 дугаарт нь энэ татварын багц соёлын шинжилт хийх ажлын хэсэг одоо бараг түрүү намрын чуулганаас эхлээд ажилласан. Тэгэхээр бид нар ард түмнийхээ нуруунд дээрээс бас татвараа хөнгөлөөд нуруу одоо татварын хөнгөлөлт үзүүлэх чиглэлээр энэ ажлын хэсэг ажиллаж байгаа. Тэгээ сангийн яам маань бас энийг мэдж байгаа. Тэгэхээр мэдээж энэ намар бол одоо энэ татварын багц соёлын өөрчлөлт орж ирэх болов гэж бодож чинь зүгээр. Хэрэгжих хугацааны ямар байхын гэдгээс болоод одоо татварын орлого төр мэдээж нэг ачаал ер нь энийг бас нэг энэ эрхчлийнхаа төсвүүдээр тооцоолж үзэж байгаа болов уу гэж асууя. За дөрөвдөх нь за энэ үнийн зөрүү ханшийн зөрүү гэдэг эсвэл нөгөө магадлангаар орсон гэдэг ингээд нэг бахан хэрэгжиж байгаа төслүүд дээр энэ хөрөнгө оруулалт нэмэгддэг. Тэгэхээр энэ жил тийм нэмэгдэл нь аль зэрэг байгаа вэ гэдэг нэг асуудал байна. Хичнээн хэмжээний нэмэгдэл орж ирээд байна гэдэг. За тэгээ энэ асуулттай холбоотойгоор энэ эдийн засгийн хөгжлийн яамнаас сумар бид нар одоо энэ төсөв ороод ирэхээр нэг бол цалингаар нэмээ, тэтгэврээ нэмээ л гэдэг тийм ээ. Тэгэхээр энэ үнийн өсөлтөө ер нь хязгаарлах, бууруулах тал дээр ямар бодлого авч хэрэгжүүлж явах юм бэ? За тэгээд дараагийнх нь энэ гэр бүл хөгжлийн яамнаас улнаас очмоор байгаа энэ төрийн албан агчдын нөгөө 36 сарын нэтгэмжтэй холбоотой юм асуух гэдэг. Энэ бид нар уулын 3 жилийн өмнө 1 минутаар нэмээд шууд авчи. 3 жилийн өмнө энэ чинь нэг 20 их найдын төсөв баталж ирсэн юм байна. Одоо бид нар нэг 3 жилийн дараа 10 их найдаар нэмэгдүүлсэн юм төсөв яриад байгаа. За эхлээд хариулъя. За Зандаштар ерөнхий сайд хариулчаад. Гэхдээ тэг чи үгэнд тодруулахаар нэмэж явах хэрэгтэй шүү дээ. Хэдүүл ядаж төсөв дээр дэгийг нэг сайн часгаа авчи. Бүх хүмүүс тэгж явсан батуулдаг шүү. За. За ер нь засгийн газар байгуулагдсныхаа дараа шуурхайлаад үнийн өсөлтийг хязгаарлах зорилгоор төсвийн тодтол хийсэн. Ер нь яагаад алдагдaltaгүй төсөв батлах шаардлага тавьж хориг тавьсан бэ гэхээр орлогыг хэд өдрөөр төсөөлсөн зарлагыг тэр хэмжээгээр тэлсэн байсан учраас тэгвэл дэлхийн улс төр эдийн засгийн нөхцөл байдал төсөв өргөн барьснаас хойш өөрчлөгдөөд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгуул болоод тарифын дай үүсэх нөхцөл бүрдээд энэ бод эрсдэл нь энийг тэнцвэржүүлэх зорилгоор төсвийг алдагдaltaгүй тавих шаардлага. Өнгөрсөн 30 жил бол дандаа алдагдaltaй төсөв баталж ирсэн. Хэрвээ ингэж алдагдaltaгүй төсөв батлах шаардлага тавиагүй байсан бол тэр 2.8 их найдын алдагдaltaй саяны 3.3 их найдын орлогын таслал нэмэгдээд 6.1 их найдад төсвийн алдагдал хүрэх юм бол инфляц 2 тооноос дээш давж өсөрч дээр нь валютын ханшийг 4000 хүртэл алдах тооцоотой. Ихэнх эрсдэл үүсэх нөхцөл байдал байсан. Тийм учраас төсвийн тодтол хийж 2.2 их найдаар хязгаарснараа валютын ханшийг докторжуулж инфляцийг доктортой байлгаж чадсан. Их өсөлтөөс сэргийлж урьдчилан сэргийлж чадсан. Одоо өнөөдөр валютын нөөц түүхэнд байгаагүй дээд хэмжээндээ буюу 5.7 тэрбум долларт хүрээд байна. Энэ бол валютын ханшийн интервенц хийвэл докторжуулах төдийгүй бидний боломжийг нээсэн. Төрөмчийн компаниудын шинжилгээ хүрээнд ч гэсэн 5-7 компани дээр хөрөөр эхлэгчдийн зөвлөлд томилж ажиллуулснараа үр ашиг 3 дахин сайжирсан. Экспорт тэр хэмжээгээр нэмэгдсэн. 7-8 сарын экспорт 1.6 дахин нэмэгдсэн өмнөх хагас жилийнхаас. Биржийн арилжаа 40-60% нь бүтлгүй болдог
бараг зогссон байсан бол биржийн арилжаа сэргсэн. Үнийг 13-аас 17% нэмэгдүүлж чадсан. Ийм бодит үр дүнгууд гарсан учраас эдийн засаг дахь өсөлт докторжиж 5.7% эдийн засгийн өсөлт хүрээд байна. Энэ хэмжээгээр төсвийн орлого, борлуулалтын орлогоо бид тэнцвэржүүлж чадж байна. Энэ бол бодит байдал юм. Тоо худлаа ярьдгүй. Эдийн засгийн өсөлтүүдийн хүрээнд төрийн эмчийн компаниуд хийж байгаа шинжилгүүд гэхэд Эрдэнэс хэмжээл дээр бид 2 их найдны ашигтай ажиллах тооцоотой байсныг иргэжил 3 их найд болгож шахсан. 1 их найдаар хэмжүүл. Төсвөд орлого 544-аар нэмэгдүүлж байна. Энэ бол сахилга хариуцлагыг нэмэгдүүлж төрийн эмчийн компаниуд дээр хэрэгжүүлж байгаа шинжилгээний бодит үр дүн. Тоо худлаа ярьдгүй. Бодит тоонууд ийм байна. Ер нь бол зөвхөн 7 сард бараг 3 сая тонн, 8 дугаар сард 3.8 сая тонн нүүрс арилжаас нь сүүлийн 1 жилийн хамгийн өндөр үзүүлэлтүүд байгаа. 6 сар хүртэл үндсэндээ зогссон гацсан байсан. 5 толгой дээрээс хулгай зэлгэнүүдийг зогсоо шалах ажлыг эхлүүлсэн. Тэр танаалт, тэр нэг их найдаар байрсан нүүрс баяжуулах үйлдвэрүүд үндсэндээ ажиллагаагүй болсон байсан. Энэ бодит ажлуудын чинь үр дүнд өнөөдөр эдийн засгийн сэргэлт бий болж цаашдаа бид энэ эрэгчид эдийн засгаа докторжуулаад бодитоо өсгөх 27-28 онд GDP-г үндсэндээ даблдах дэсийн гангийн үйлдвэрүүд ажлаа энэ жил одоо тендерээ зарлаж эхэлж байна. Оюутын шинэ ордыг нээлээ. Эрдэнэтийн үйлдвэр маань ахаад 100 жил ажиллах болцоотой боллоо. Энэ хэмжээгээр тэнд шинэ суурьшлийн бүс шинэ төлөвлөлтийг эхлүүлж байна. Газын хоолой Монгол улсаар дамжихад нэлээх орлого олно одоо тодорхойтой байлаад яах вэ? 31 оны 1 сарын 1-ээс эхлээд борлуулалт манай төсвийн орлого бол ахин тэлнэ. Ийм бод эдийн засгийн суур өөрчлөлтийг 2 сарын хугацаанд тавьж чадлаа бид. За Жавхлан сайд 36 сарын асуудал асуусан. За дээрээс нь учрал сайд. Жавхлан сайдын микрофоныг өгье. Төрийн албан агч нарын нэг удаагийн тэтгэмжтэй холбоотой асуудлыг олон гишүүд асуулаа. За Батбол гишүүнээс дахиж асуулаа тийм. Ягаад хувааж байгааг. Тэгэхээр ерөөсөө нөгөө жидэн төлөвлөгөөнд орсон урсгал зардал 24% багтаах ёстой шүү дээ. Энэ хязгаараас л болж байгаа. 178.4-ний асуудал л да. Тэгвэл энд ямар нэг эрсдэл гарахгүй. Ягаад тэгэхээр төрийн албаны хуулийн дээр ямар нэг өөрчлөлт ороогүй. Бид нар өмнө ч гэсэн 15, 16, 17, 18 онуудад бас бүр 3-4 жил дараалаад ийм арга хэмжээнд авч л байсан юм байна лээ. Тэгэхээр одоо юу гэдэг нь 3-4 үйлрэлд тэтгэвд гаргаж байгаа төрийн албан агч нар маань таллаад авч болно. Эсвэл одоо бүтнээр нь аваад зарим нэг нь одоо тэтгэвд гарах одоо хугацаагаа 27 он руугаа шилжүүлж болно. Эсвэл төсвийн эрхлэн загч нар одоо өөрийнхөө урсгал дансан дээр эмнэлтүүд гардаг. За энийг одоо энэ рүүгээ шилжүүлж. За Батбол гишүүн нэмж тодруулъя. За яг хөө зүгээр түрүүн асуулт гүйцэгдэж асуугдч чадсангүй. Бид нар 3 жилийн өмнө 10 их найдаар баг төсөв ярьж исэн юм байна. Тэгээ одоо 3 жилийн дараа энэ чинь 32 их найдын орлого, 33 их найдын зарлага гэдэг ингээд яриад яваад байгаа. Тэгээ тэр дотор нэг 178 тэрбум төгрөг байдаг юм. Төрийн албан агчид руугаа энэ тэтгэмж рүү нь халдахгүй болдгоо юм уу гэдэг асуулт асуусан юм. За хоёрдугаар гэх юм бол ерөнхий сайдаас бол бас асуух гэж ирсэн юм аа. Энэ танай засгийн газрыг сайн ажиллалаа муу ажиллалаа гэдэг юм. Нэг 2 сарын хугацаанд тоо баримттай юм байвал хэлчихээрэй гэдэг уул нь яг асуух гэж ирсэн өөрөө төрүүлээд ярьчлаа. Тэгээ яг хоо нэмээд хэлэх юм бол бас хэлээд өгөөрэй. Сая нэг 2 валютын нөөц экспорттой холбоотой юм ярьчих шиг боллоо л да. Тэгээс яг сайн ажиллаад байна уу муу ажиллаад байна уу гэдэг. За ерөнхий сайд хариулъя. Тос сайн муу ажилласныг бид өөрсдөө дүгнэхгүй. Гэхдээ тоо баримтууд бидний 2 сарын ажлын үр дүнг хил тод яруу тод харуулж байгаа. Төрийн эмчийн компаниуд дээр шинжил хийгдэж байна.
төрийн албаны шинжил хийгдэж байна. Эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийн шинжил хийгдэж байна. Бид бол үндсэндээ реформын чиг баримжаатай засгийн газар байхыг зорж зогс реформ хэрэгжүүлж байгаа. Одоо бидний өргөн барихаар төлж байгаа 5 жилийн үндсэн чиглэл бол иргэдийнхээ шинэ итгэлийг шинэтгэл болгож энэ шинэтгэлийн үр дүнд Монгол улсын өсрөнгөө хөгжил дэвшлийг хангах, хүнд наадтай хөгжлийн бодлого хэрэгжүүлэх, хүний хөгжил чанартай өсөлт гэсэн зорилтын дор эдийн засгийн өсөлт чанартай, хүндээ наалтцтай ийм бодлого тогтолборыг хэрэгжүүлэх бүх ажил эхэлсэн. Би сая хэллээ, зэсийн үйлдвэрийн тээзүг үндсэндээ сая бид баталгаажуулж дууслаа. Одоо ажлын даалгавар гараад тендерын зарлагдана. Энэ ондоо бид зэсийн үйлдвэр ажил. Энэ бол хөгжлийн тулгуур гүүр болно. Өсрөнгөө хөгжлийн үндэс болно. Гангийн үйлдвэрээ ажил тохиргоо үндсэндээ хийгдэж байна. За ерөнхий сайд нэмж 1 минут өгье. Бид одоо төрийн данхар бүтцийг өөрчилж, төрийн өмчийн компаниудын шинжил хэрэгжүүлснээр чиг үүргийн давхардлыг арилгаж, үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлж, төрийн өмчийн нэгдмэл удирдлага зохион байгуулалтын систем шилжүүлж байна. Эрчим хүчний салбар дээр ихэд баруун хүчний эрчим цэцгийн компани, Алтай авиацийн эрчим хүчний систем, цахилгаан дамжуулах үндэсний сүлжээнүүдийг нэгтгээд богдын гол, досон цэнгэл, таашргуулангийн усан цахилгаан станц, ХКК-нуудыг нэгтгээд дандаа үр ашигтай байх чиг үүргийн давхардлыг арилгасан ийм зохис өөрчлөлтүүд хийж байгаа. Одоо Мят компани 10%-ийг хувьцаалж IPO гарах гас ихсүүлээд одоо гоо төрийн өмчийн одоо үр ашгийг сайжруулах зохицох хөтөлбөр улсыг хурд өргөн барих гэж байгаа гэдгээ сая манай Цэнгэл дарга танилцууллаа. Ийм учраас үндсэндээ эдийн засгийн бүтцийн өөрчлөлт томоохон төсөл хөтөлбөрүүд бодиттой хэрэгжилсэн юм бодит ажлууд хийж байгаа. Бид 2 сарын хугацаанд орой бохисхийдгүй ажлын үр дүнд эдийн засгийн өсөлтийн суурийг тавиад. За улсын хурлын гишүүдээ за Батуулт гишүүн нэмж тодруулъя. Их хоёр сайд уучлаарай, би асуултаа гүйцэж. Хөдөө аж ахуйн сайдаас нэг асуулт асуучаа. Энэ нөгөө зээлийн хүүгийн хөнгөлөлтөөр одоо бид нар эх жил хэдэн төгрөг тавьсан байгаа вэ? Энэ жилийнхаас одоо багасч байгаа юу, багасахгүй байгаа юу гэдэг асуулт хөдөө аж ахуйн юмс. За их хоёр сайд хариулъя. За хөдөө аж ахуйн салбарт шинэ хоршоо, цагаан алт, хүнсний хувьсгал, материйн дөрөв гэсэн 4 цогц хөтөлбөр хэрэгжиж байгаа. За хүнсний хувьсгал хөтөлбөр хэрэгжээд үндсэндээ дууссан. Бүх зээл олгогдоод дууссан. 26 онд төлөх зээлийн хүүгийн татаас төсвөлөгдсөн. За шинэ хоршоо хөтөлбөрийг өргөжүүлнэ. Одоо нэг 800 гаруй тэрбум төгрөгийн зээл олгогдсон бол 500 тэрбумыг нэмж 26 онд нэмж олгох их усүр түүн шаардлагатай татаасууд явагдаж байгаа. За Атрийн 4-р хөтөлбөр энэ жилийн тухайд нэг 800 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл байснаас одоо нэг 500 гаруй тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл аж ахуйн нэгжүүдээр очиод байна. За энэ ашиглалт 26 онд руугаа шилж байна. Ингээд цаашдаа үргэлжлээж явна. За цагаан алт хөтөлбөр маань өөрөө 2 За нэмж 1 минут өгье. цагаан алт хөтөлбөрийн нийтдээ 2.6 орчим механизмын санхүүжилттэй хөтөлбөр 25 онд мөн 800 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгогдоод явж байгаа. Энд ашиглалтыг сайн яваа. Ингээд энэ 4 хөтөлбөрийн үргэлжилсэн бодлого цаашдаа явна. За салбарын гол бодлого бол байгаа их усрыг хувийн хэвшилт хөнгөлөлттэй их усүр зээл болох хэлбэрээр л манай нийт төсөв хөрөнгийн 99% зарцуулагдж байгаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалт гэдэг энэ сая танилцуулганд хөдөө аж ахуйн салбарт бол салбарын одоо ийм төсвийн хөрөнгө оруулалтууд үндсэндээ байхгүй байна. Цэвэр хувийн хвшлээ дэмжих бодлогоо л дахин үргэлжлүүлнэ. Энэ ч их үр дүнтэй болж байгаа нь сүүлийн үед энэ гараад байгаа судалгаа эдийн засгийн мэдээллээр их өндөр гараад. Зөвхөн одоо энэ 25 он 4 оны үр дүнхэд 48 мянган ажлын байр энэ салбарт шинээр бий болчихсон. Ийм үр дүн гараад байна. За улсын хурлын гишүүдээ одоо 1 цаг цайны завсарлага. За ингээд 2 цаг 20 минутаас үдээс хошгоч болгоны уралдаан үргэлжлэнэ.